Сургаал үгс 19-р бүлэг. Шулуун шудраг байдал дотроо алхдаг ялуу хүн уруулаараа гажууд бас мохог гинээс илүү дээр. Бас сэтгэл мэдлэгээс ангид байх нь сайн биш ээ. Мөн хөлөөрөө яардаг нь гимүүлдэг. Хүний мохог байдал замыг нь завхруулдаг. Мөн түүний зүрх Яховагийн эсрэг төгшөрдөг. Эд баялаг олон анд нүхтийг бий болгодог. Харин ядуу хүн ойрын хүнээсээ тусгаарлагддаг. Хуурамч гэрч шийтгэхдэггүй байхгүй бас худлуудыг ярддаг нь мултрахгүй. Олон хүн хунтайжаас тааллахгүй. Мөн бэлгүүд өгдөг хүнд хүмбэр найз өгдөг. Ядуу хүний бүх ах トゥ нь түүнийг үзэн яддаг. Тэгвэл анд нүхтэн түүнээс хэр илүүтэй олдох вэ? Тэрээр тэднийг үгсээр мөшөх боловч тэд түүнд байхгүй л байдаг. Мэргүү хооныг олж авч буйна. Өөрийнхөө сэтгэлийг хайрлж буй хэрэг ойлгох үг сахитг нь сайныг олох болно. Хуурамч гэрч шийтгэдэггүй байхгүй бас худлуудыг ярддаг нь мөхнө. Тансаглал нь мохогны хувьд цохимжгүй. Зарцын хувьд хунтайж нарын дээр зэхэрх нь бүрч дор. Хүний хинамга чанар уур хилэнг нь хойш татдаг. Мөн алдаа зөрчлийг өнгөрүүлэх нь түүний яруу алдар юм а. Хааны хилэгнэл нь арслангийн архиралт мэт юм. Харин түүний таалал нь үсэн дээрх шүүдэр мэт юм а. Монхоггүй эцгийнхээ сүрэл байдаг. Мөн эхнэрийн ирүүл маргаан үргэлжилсэн тусаал юм а. Байшин ба баялгууд нь эцгүүдийн өв байдаг. Мөн хэрсүү ихнэр Яховагаас айдаг. Хойрог байдал гүн нойрлон ундаг. Мөн итгэвгүй сэтгэл өсөглөнд нэрвэгдэнэ. Тушаалыг сахиж буйна. Өөрийнхөө сэтгэлийг сахиж буйрэг. Харин өөрийнхөө замуудыг хайхардгүй нь үхэх болно. Ядууд өрөвч сэтгэлтэй Яховад зээлж буй хэрэг. Тэгээд үхснийг нь тэрээр түнд эргүүлэн төлөх болно. Найдвар байгаа дээр нь хүүгээс эхлэхжүүл. Мөн уйлахаас нь болоод чиний сэтгэл бүү илтрүүлгээ. Асар их хилэгнэлтэй хүн шийтгэл идэх болно. Учир нь чи түүнийг чөлөөллөөч үүнийг дахин хийх хэрэгтэй болно. Зөвлөгөөг сонс. Бас зааварчилгааг хүлээн ав. Энэ нь чи хожим ирээдүйд мэрэгүү ухаантай байж болохын тулд юм а. Хүмүүний зүрхэнд олон ороо зам байдаг. Гэсэн ч Яховагийн зөвлөгөө тэрэнд бацсах болно. Хүмүүний хүсэмжлэл нь түүний илгэсэг байдал байдаг. Мөн ядуу хүн худалч хүнээс илүү дээр. Яховагаа сайхан амьдрал руу чиглүүлдэг. Мөн ийм зүйлстэй сэтгэл ханамжтай орших болно. Тэрээр ёрын муугаар цэцлэгдэхгүй. Хойрог хүн гараа өртөө нуудаг бөгөөд үүнийг амрууга түнчлэн дахин аваачихгүй. Тухуурхагчийг зөхөө. Тэгээд молхин болгоомжлох болно. Мөн ойлгохуйтай нэгнийг зэмл. Тэрээр мэдлэгийг ойлгох болно. Эцэгтэй хатуурхаж ихээ хөөдгөн ичгүүр таригч бас буруутгал авчирч хүү юм а. Хүмүн мэдлэгийн үгсээс гажуудуулдаг зааварчилгааг сонсгоо бэл. Шүтэнлэг бус гэрчин шүүлтийг тохорохдаг. Хормоо нэгний ам нь хөөдлөс байдлыг залгидаг. Шүүлтүүд нь тохорохчдод ташуурдуултууд нь монхгуудын нуруунд зөрүүлэн бэлтгэх